Оройн сайхан амарч өнөө өрх музэгчтэй Монголын мэдээ агентлагийн бэлтгэх хүргэдэг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 8 дугаар сарын 14-ний өдөр тохиолж байна. 7 жилийн өмнө буюу 2008 оны энэ өдөр Бээжингийн Олимпиос найдангийн Төвшин Баяр Монголын анхны алтан медалийг хүртэж эх орон эхнүүдийнхээ илгийг дэвтээж бахархлыг төрүүлж байлаа. Энэ өдрийг хүмүүс үндэсний эв нэгдэл бахархлыг сэргээсэн түүхт өдөр гэж дурсан санаж байна. 7 дугаар сарын 1-ний үеийн энгийн иргэдийн амиа алдсан харамсалтай хэрэг явдал, улс төрийн тогтворгүй байдал, сонгуулийн бодлон, гантаа зууны халуун өдрүүд гээд сэтгэлд гэгээгээл татах юмс ховштой цаанаа нэг бөхчм, уур бухимдалтай тэр зууныг Дэлгэр Монголын түүхт өдөр болгосон мэдэн Монголын анхны Олимпийн аварга төлсөн үйл явдал байлаа. Гэртээ тогтод сууж чадахгүй хүмүүс Чингисийн талбайдаа зүгээд хас зөнгөөрөө цуглаж бие биенээ огт танихгүй мөртлөө тэврэлдэн баяр хүргэцгээж замын хөдөлгөөнд оролцогчид хүртэл машиныхаа цонхоор ууж байсан дасаа дамжуулж байсан тийм гайхалтай өдөр байсан. Монголчууд бүгдээрээ халуун сэтгэлээр тэврэлдэж, ашиг хонжоо, эрх мэдэл, гомдол, өсөрхөл, атаа жөтөө бүгд тайлагдаж, цээжинд хулсан бүхэн онгоож, сэтгэл тайтгацсан, бид өөрсдөө баярлаж багтсан сайхан өдөр байсан юм а. 8 дугаар сарын 14-ний тэр өдрийн Монголын ард түмэнд авчирсан мэдрэмж, бие биенээ гих сэтгэл, уучлал, хүндэтгэл, ирээдүйд итгэх итгэл найдварыг бид мартах учиргүй үргэлж дуудсан санах учиртай мэтэ. Талбай тойроод энэ гэр хорооллуудаас бүх годамжаар Монгол улсын талбайтаа, төрийн талбайтаа бүх залуучууд ингээ машина гоёдсон ингээ давхиад үүр зайтал ингээ явж исэн. Их сайн тэр бол тодхон санагч. Ер нь их сайхан сэтгэл төрж исэн. Хүн болгонд бүх хүмүүс бие биендээ баяр хүргээд их сайхан өдөр байсан шүү дээ тэр өдөр. Хөдөөнийхэн бүгд баярлалаа. Тэгэл тийм л юм бол голоор нэг бөө шоуг болоод тэгэл тиймэрхүү л болчих гэрсэн. Тэр өдөр яг 7 сарын 1-ний дараахан болсон. Тэгээд хар өдрийн дараа гэрдгээгээ авчирсан. Зөвхөн Олимпийн алтан медаль гэхээс илүүтэйгээр нэг бар түмэн баяр баясгал авчирсан. Хүн болгоныг баярлуулсан. Тийм л гайхалтай өдөр болсон да. Айгүй хэцүү үе байсан. Тэгэл тэр Олимпийн наадам болоод тэрнээс алтан медаль авснаар манай монголчуудын хувьд л эерэг сэтгэл төрүүлсэн. Маш эерэг уур амьсгал орсон гэж бодож байгаа. Спорт бол ийм агуу гайхамшигтай юм байдаг юм байна. Улс төрийн 2-3 намд алдсан тийм бужигнатай юм үрдэл спортын хүчээр эвлэрж биш. Ард түмэн эвлэлд нэгдлээ. Бүгдээрээ нэг тогондороо бүгдээрээ Монгол хүн гэдгийг ойлгож байгаа шүү дээ. Тэгж их баярлж байлаа да. Үнэхээр сэтгэл хөдлөм гоё өдөр байсан шүү дээ тий. Хүн болгон Монгол хүн болгон баярлал. Бүгдээрээ л ерөөсөө яг Төвшин Баяр ямар сэтгэлтэй байсан Монгол хүн болгон л яг л Төвшин Баяр шиг л байсан байх гэж бодож шүү дээ би. Ер нь монголчууд болж игэл эвтэй найртай байхгүй болвол бидний одоогийн байгаа шиг энэ парламент дээр ч юм уу энэ хороод одоо төрийн байгууллага дээр байгаа энэ талцчихсан, намтцсан ийм байдал бол нэг явцгүй. Монголчууд эвээрээ нэгдээд зоригтой өгөх юм бол юу хийн л дээ. Энд эвлэлт нь хамгийн чухал. Жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий шинэ үйлдвэр Дорногов аймгийн Өргөн суманд ашиглалтанд орлоо. Манай улсын цементийн жилийн хэрэглээ 1.5-аас 2 сая тонн байдаг. Энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилласнаар дотоодынхон хэрэгцээг бид бүрэн хангаа зогсохгүй цаашдаа гадагшаа экспортлох боломж нээгдэж байгаа юм а. Манай улс цементээ дотооддоо бүрэн хийдэг болохоор 2 жилийн өмнөөс зорж гүтлийн цементийн үйлдвэрийг хуурай технологид шилжүүлж 1 сая тонн үйлдвэрлэх боломжтой болгосон. Мөн МАК, Монпилмет зэрэг үндэсний компаниуд цементийн үйлдвэр барих томоохон төслийг эхлүүлж өнөөдөр Монпилмет группийн Мон цемент үйлдвэрээ ийхүү нээж байна. Энэ үйлдвэр манай улсын цементийн нийт хэрэглээний 40-50%-ийг дангаараа хангах хүчин чадалтай юм байна. Өнөөдөр энэ бол зөвхөн барилгын салбар. Өнөөдөр бид нар зөвхөн нэг цементийн үйлдвэрийн тухай яриаггүй. Өнөөдөр эх орныхоо энэ бүтээн байгуулалтыг хангах, энэ импортыг орлох цементтэй Монгол нутагтаа энэ дэлхийн чанартай Монгол цементийг үйлдвэрлэж чадсанаар бид бүхэн зөвхөн барилгын салбарт биш, бас бусад салбарт техник технологи өөрчлөх боломж гарнаа. Юуны өмнө ялангуяа зам тээврийн салбарт, тэр дундаа автозамын салбарт, төмөр замын салбарт бид нар технологи өөрчилж энэ бетон цементэндээ суурилсан энэ дэвшилттэй технологи руу шилжих бололцоо Монгол улсад бас ойрын ирээдүйд гарах болно гэдэгт бас эргэлзэхгүй байна.
Үйлдвэрийг барихад 230 сая доллар зарцуулсан. Үүний 37%-ийг Европын сэргээн босголт хөгжлийн банк, 28%-ийг засгийн газар, үлдсэн 35%-ийн компани өөрөө санхүүжүүлжээ. Дорногов аймгийн Синжит худгийн Шохон чулууны ордод 2010 оноос эхлэн наривчилсан судалгаа хийж жилд сая тонн цемент үйлдвэрлэхэд 200 орчим жилийн нөөц байгааг тогтоосон. Тиймээс энд хамгийн сүүлийн үеийн буюу хуурай технологиор цементийн үйлдвэр барих төсөл амжилттай хэрэгжсэн байна. Олон зүйл дээр зөв эко одоо төсөл техник эдийн засгийн үндэслэл бичиж тэрнийхээ төлөө тууштай зорж чадах юм бол Монгол улсад түүхэн эдийнх нь их усүр маш их байгаамаа. Шохон чулуу төдөөг бусад зүйл дээр ч гэсэн бид нар олон бүтээгдэхүүнээ эх орондоо үйлдвэрлээд ингээд өөрсдийнхээ хэрэглээг Монголын ард түмнийхээ хэрэглээг хангаад зогсохгүй илүүдэл одоо жишээлбэл Ман цемент бол илүүдэл цементээ одоо Оросын холбооны улс болон одоо бусад оронд экспортлох бүрэн боломжтой байгаа. Хэдэн жилийн өмнө манай улс урд хөшөөс цемент оруулж ирэхийн тулд олон өдөр урт дараал үүсгэж хилийн бомбт дээр хондог байсан. Тэгвэл одооноос эхлээд бид импортын цемент авахгүй. Харин экспортлох боломжийг эрэлхийлэх болно гэж Барилга хот байгуулалтын яамныхан хэлж байна. Гүтлийн цемент шохоо үйлдвэр эхний удаад Оросын холбооны улс руу туршилтаар бүтээгдэхүүн гаргаж эхэлжээ. Цементийг дотоодоо үйлдвэрлэснээр барилгын материалын одоо метр квадратын үнийг бас доктортой болгох, за бүтээн байгуулалтын ажлууд хийх. За импортоор цемент авах болсон. Мөн цаашдаа бид нар энэ үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол бид нар цементийг экспортлох ийм боломж бас бүрдэж байгаа. Манай улсын цементийн хэрэглээ 2017 он гэхэд 3 сая тонн хүрнэ гэсэн тооцоо байгаа. Мон цемент үйлдвэр Гүтлийн цементийн үйлдвэртэй нийлээд жилд 2 сая тонн цемент үйлдвэрлэнэ. Удахгүй Дорногов аймгийн нутагт баригдаж байгаа МАК-ийн үйлдвэр ашиглалтанд орчвол манай улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад жилд 300-аас 500 мянган тонн цемент экспортлох боломжтой болох юм байна. Улаанбаатар хотын агарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэгч үр дүнд хүрсэн нь бодитоор харагддаггүй. Гол шалтгаан нь бид нүүрсээр дулаан эрчим хүчний хэрэглээг хангадагтай холбоотой. Тэгвэл манай улсад анх удаа нүүрсэн давхаргын метанхийн олборлох туршилтын үйлдвэр байгуулагдаж, метанхинээс эрчим хүч дулаан гаргаж авах шинэ боломжийг бидэнд олгож байна. Метанхийн энгийнээр хэлбэл нүүрс үүсэх явцад ялгараад нүүрсний ан цавуудад хуримтлагдсан хий гэж ойлгож болно. Энэ хийг эрчим хүч ахуйн халаалтын системд ашиглахаас гадна байгалийн хийн хоолой шууд холбож болдог байна. Өнгөгүй үнэргүй энэ хий нүүрс олборлох тээвэрлэх явцад байнга алдагдаж байдаг байна. Нэгт багтаа учраас дэгдэмхий чанартай дэлхийн дулаалд үзүүлэх нөлөөлөл нь хүлэмжийн хийтэй харьцуулбал 20 дахин их. Тиймээс үүнийг агаарт алдалгүй газрын гүнд нь олборлож чадвал байгаль орчин болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой байна. Нүүрсний давхрууд байгаа метанхийнхаа ерөнхий судалгаа хийх. Ер нь метанхины агуулмж тэгээд эдийн засгийн өрөөгөөж өгөх нөөц байна уу тэрийг л тодорхойлох зорилготойгоор энэ байгууламжийг барьж дуусгаж байгаа. 5 толгой ордод өмнө нь хийгдсэн судалгаанд 300 метрээс доош гүнд метанхий илэрсэн гэж тэмдэглэгдсэн байжээ. Харин 2012 онд Эрдэс баялагын зөвлөөс Эрдэнэс 5 толгой компанид метанхийгээ судал гэсэн даалгавар өгч Эрдэнэс 5 толгой Илгэн компани болон Солонгосын Когаз компани хамтран судалгаа хийн энэхүү туршилтын үйлдвэрийг байгуулжээ. Газрын тосны давхаргад хуримтлагдаж байдаг байгалийн хийн метаны эзлэх хувь нь 88-аас 90% байдаг бол нүүрсний давхаргад байгаа хийний метаны эзлэх хувь харилцан адилгүй. Харин 5 толгой уурхаагаас гарсан хийний метаны агуулмж 93% байгаа юм байна. Энэ нь байгалийн хийн хоолойтой шууд холбосон ч болохоор сайн чанар гэсэн үг. Тиймээс нөөцөө баталчих юм бол их хэмжээгээр олборлох бүрэн боломжтой байна. Туршилтын үйлдвэрийг бид 5 жилийн турш ажиллана гэж тооцож байгаа. Нөөцөө тогтоочих юм бол үндсэн олборлолт хийх хүчин чадал ихтэй цоонуудыг барьж байгуулах боломжтой. Нөөц бүрэн тогтоогдвол олборлолтын асуудлыг бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж шийдэхээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм байна. Манай улсын тал метанхийн олборлох талаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж үзээгүй. Тиймээс олон улсын компаниудаас хууль эрх зүйн зөвлөгөө авч туршлага судалж байгаа гэлээ. Норвегийн баялагын сан хэллээ энд бол мэрэгдсэн тийм олон улсын хуулийн хуульчдууд байдаг. Бридж газын бас хуулийн багаас зөвлөгөө авах гэсэн байр суурьтай байгаа. За бид бол манай одоо бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар бол угаасаа засгийн газараар батлагдаад гарцсан байгаа. Яг тэр загварын хүрээнд тийм мэдээж энэ хийн онцлог бүх юма тусгана. Тэгээд энэ дээр бас нэмэгдэх нөхцөл байдал, орон нутгтай холбоотой бүх л асуудлууд бол тусчил таарна. Туршилтын энэ үйлдвэр бол цагт 50 м3 хий олборлоод усыг нь ялгаад бусад хийнээс нь цэвэршүүлэн метан хийгээ гаргаж авдаг. Цаашдаа их хэмжээгээр олборлоод эхэлбэл хий дамжуулах хоолой барьж оолох асуудал яригдах нь гарцаагүй. Эрчим хүчний одоо шинэ их усрал болгож ашиглах судалгааг хийж байгаа гэж ойлгож болно.
За зүгээр энэ туршилтын үйлдвэр ашиглалтанд орсноор бол цаашид судалгаагаа үргэлжлүүлж эдийн засгийн хувьд бол хэрхэн үр ашигтай байхын нөөц нь баттайгаар хэд байхын гэдгийг нь тогтоох ёстой. Тэгээ ингээд тэрэн дээр үндэслээд бол техник эдийн засгийн үндэс боловсруулаад дараагийн бодит том төсөл боловсруулах анхны алхам бол хийгднэ гэж бид хүлээж байгаа. Яг жилийн өмнө 2014 оны 8 сард анхны метан хийний цооногийн нээлт болж байсан бол одоо туршилтын үйлдвэрээ нээлээ. Ингэснээр санамж бичгийн хүрээнд төслийн 1-р шат дуусч байна гэсэн үг. Одоо наривчилсан техникийн судалгаа хийхээр талууд ярьж байгаа юм байна. Энэ метан хийний нөөцөө бид бүрэн дүүрэн ашиглавал 20 жилийн турш Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй байлгах боломжтой. Сөүл, Токио зэрэг олон том хотууд яг л ийм замаар агаарын бохирдлоо бууруулж чадсан туршлага байдаг. Цэвэрт мэдээллийн хөтөлбөр өнөөдөр улс төрийн хүрээнд өрнсөн үйл явдлын мэдээлэлээр үргэлжилж байна. Анхны ардчилсан сонгуул болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль баталсан. Хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс байгуулах тухай улсын хурлын чуулганаар хэлэлцсэн байна. Ийхүү 14 хоногийн хугацаатай зарлагдсан ээлжид бус чуулган өндөрлөлөө. Улсын хурлын ээлжид бас чуулганаар хэлэлцэж баталсан асуудлуудын талаар эхлээд товч хүргэе. За Монгол Улсын ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. За галт зэвсгийн тухай хуулийг баталсан. Ингэснээр галт зэвсэг сумны өмчлөх ашиглах эрх болоод за бас эргэлтэнд нь хяналт тавина. Аюулгүй ажиллагааг мөрдүүлэхэд илүү наривчлсан зохицуулалт бий болгож байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болоод өршөөл үзүүлэх тухай хууль зэрэг хаврын чуулганы хуралдаанд хилцэгдэж байсан хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж баталсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар нуун дарагдуулсан хөрөнгө орлогоо сайн дурын үндсэн дээр ил тод үнэн зөвөөр нөхөн мэдүүлж за энэ тохиолдолд хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх юм а. Энэ хуулийн үйлчлэх хүрээнд авилгын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудад хамаарахгүй болохыг онцлон тэмдэглэж байна. Энэ удаагийн өршөөл үзүүлэх тухай хуульд иргэн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш хэрэгтэй байх үндсэн хуулийн тулгуур зарчмыг баримтсан болно. Өршөөлийн хуулийн дагуу тухайн этгээд ялаас өршөөгдөх болон үүсгэн шалгагдж байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй юм а. Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн. Энэ хориг эх 7 хоногт орж ирэх гэж байгаа тул дахин ээлжид бас чуулган хуралдуулах шаардлага гарч байгааг бас тэмдэглэе. Мөн ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу шинээр томилох 6 сайдын асуудлыг үргэлжлүүлэн хэлцгээр ийм 2 шалтгаанаар ээлжид бас чуулганы товыг эх 7 хоногт 2 асуудлыг өргөн баригдмагц зарлах болно. За улсын хурлын ээлжид бас чуулганаар хэлэлцгээр төлөвлөд байсан эрүүгийн хуулийн шинжилсэн найруулга зөрчлийн тухай хуулийн төслүүдийг намрын ээлжид чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа. Ээлжид бас чуулганаар засгийн газраас чөлөөлсөн гишүүдийнхээ оронд за шин сайд нарыг томилж амжсангүй за шин сайд нарын нэрийг өргөн барьж мөн Монгол Улсын ерөнхийлөгч өршөөл үзүүлэх тухай хуулинд хориг тавьсан тохиолдолд ээлжид бас чуулган дахин зарлахаар шийдэж байна. Нийслэлийн засаг даргын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга инх цэнгэл өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комиссд орж ажиллахаас татгалзаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Түүний хувьд анхудаага гэмт хэрэг үйлдсэн эсвэл хүүхэдтэй эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийг өршөөлд хамруулахыг дэмжиж байгаа ч авилгалын хэрэгт татагдаж өргөсөн тангарагаас няцаж ард иргэдийн төрд итгэх итгэлийг хүсэрдүүлсэн төрийн албаагчдад өршөөл үзүүлэх ёсгүй гэж үзэж байгаа юм а. Улсын удирдлагад итгэх итгэлийн асуудал шүү дээ. Тэгэхээр энэ бол Прокурорын байгууллагын 85 жилийн зориулсан хүндэтгэлийн хуралд Монгол Улсын ерөнхийлөгч үхэллээ. Тэрээр өөрийн эхлүүлж санаачилсан хууль шүүхийн байгууллагын шинжилгээний талаар ярьж мөн улсын хурлын ээлжид бус чуулганаар баталсан өршөөлийн хуулинд хориг тавихаа албан ёсоор мэдэгдлээ. Хүмүүс бодоод байгаа өршөөлийн хууль батлагчлаа 5 хоног байдгийн гинлээ хугацаанд дуусч байгаа юм биш үстэй. Тийм биш ээ. Эцсийн найруулгаа сонсоод Монгол Улсын хууль гээд тэгээд гар хөлийн үсгэн зурагдаад манай тамгын газар ирсэн тэр цагаас нь хойш 5 хоногийг тоолдгийг. Тэ 50 байж болно. Тийм шудраг бус. Тийм заалтууд, тийм заалттай хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй. А гэхдээ авилгалын хэргийг бол тэр тэгш хэрэгтэй. Тэр борчуудын хүүхдүүд хийдэггүй байхгүй.
Энэнийг албан тушаалтай хүн хийдэг. Энэнийг хууль ямар хамаатай юм бэ гэж үздэг хүн хийдэг. Энэ хэргийг хийсэн ч гэсэн би шийтгүүлэхгүй. Би тийм сүлжээтэй хүн, би тийм чадaltaй хүн гэж эрдэж бардсан хүмүүс хийдэг байхгүй. Энэ хүмүүстэй удаан гараараа тулдаг. Энэ хүмүүсийн нүүрэн дээр улаан нүүрэн дээр чи ийм хэрэг хийсэн гэж хэлдэг, тэгэж ялалдаг хүмүүс бол та нар. Энэ бол хэцүү ажил. Ингэж хэлэх, ингэж ярих бол хэцүү ажиллаа. Энэ ажлыг та бүхэн хийдэг. Хулгайч хүн өнөөдөр нэг хүнийг хохироодог. Ихэнхдээ нэг айлаас юм улгаалсан байдаг ихэнхдээ. Авилгач бол бүгдээс нь хулгай хийдэг байхгүй. Авилгач бол улсаас хулгай хийдэг. Авилгач бол ард түмнээс хулгай хийдэг. Авилгач бол Монголын 3 сая иргэнээс хулгай хийдэг. Ийм учраас авилгалтай тэмцэнэ гэж ярьдаг. Тэгэж хулгай хийдэг учраас авилгалтай тэмцэх, тэр авилгачийг олж яллах, тэгээд ялыг эдлүүлэх, түүнд нь хяналт тавих гэдэг бол тийм амар ажил биш. Хэцүү ажил. Одоо хөндлөнгөөс үйл ажиллагаагаа хуулийн түвшинд хянуулж байгаагүй учраас энэ нэг Нүдний торлог шилэнцрийн хагалгааг улсын эмнэлэгт анх удаа хийлээ. Шаасны нэрмжит 3 дугаар эмнэлэг одоогоос бараг 2 жилийн өмнө торлогийн хагалгаа хийх орчин үеийн багцтай болсон. Гэхдээ зардал өндөртэй учраас хагалгаа их ажил хойшилсоор байсан байна. Нэг өвчтөнд торлог шилэнцрийн хагалгаа хийхэд дунджаар 3-5 сая төгрөгийн нэг удаагийн жижиг багаж хэрэгсэл ашигладаг. Ийм л учраас торлог шилэнцрийн хагалгаа хийх чадварлаг эмч нар өнөөдрийг хүртэл зөвхөн хувийн эмнэлгийг бараадан хагалгаагаа хийдэг байжээ. Харин өнөөдөр хийгдэж байгаа 3 хагалгааны зардлыг Солонгос улсын iChoice LST эмнэлгийн дарга профессор Сун Тэк Лим хувьяасаа гаргасан нь улсын эмнэлэгт ийм төрлийн хагалгааг анх удаа хийх боломжтой болгосон байна. The skills are very nice. Би Монголд 7 дахь удаага ирж ажиллаж байна. Миний шавнаар, найз нар энд байдаг. Монголчууд угийн хараа сайтай хүмүүс ч гэлээ өнөөдрийн хотчлд бас янз бүрийн өвчин эмгэгүүд нүдний өвчнийг нэмэгдэхэд асар их нөлөөлж байна. Миний мэдэх Монгол эмчнэр нутагтаа олон сайн мэс ажилбарууд хийж чадна гэдэгт би эргэлздэггүй. Торлог шилэнцрийн эмгэг бол манайхны дунд түгээмлэдэг чихрийн шижин, цусны даралт зэрэг өвчлөлүүдээс үүсдэг нүдний харааг муутгах, цаашдаа хараагүй болгох эрсдэл дагуулдаг эмгэг. 2012 онд манай улс торлог шилэнцрийн хагалгааг заавал гадаадад хийлгэх мэс заслын тооноос хассан. Гэхдээ энэ хагалгааг хийх зардал эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй гэж торлог шилэнцрийн хагалгаагаар мэрэгшсэн цорын ганц монгол эмч хэлж байлаа. Бидний дараагийн төлөвлөгөө юу вэ гэхээр өндөр өртөгтэй тусламжийн үйлчилгээг даатгалын сангаас санхүүжүүлэх, өвчтлийн бүлэгт энийг шинээр оруулахаар эхний ээлжинд одоо материал судалгаа энтрээ захиалга юм өгж байна. Хүнд хэлбэрийн зардал ихтэй хагалгааг эрүүл мэндийн даатгалаас 75%-ийг нь өвчтнөөс 25%-ийн зардлыг гаргах тогтолцоо манай эрүүл мэндийн салбарт үйлчилдэг. Хэрвээ энэ боломжийг торлог шилэнцрийн хагалгаа хийхэд ашиглавал олон өвчтөн Монголдо хямд үнээр хэлэх боломжтой болно гэж эмчнэр хэлж байлаа. Жолоочгүйгээр замын өрөө өнхөрч явсан дундаа урын ачааны автомашиныг албаны машинаараа хаан зогсоосон эргүүлийн цагдаа нарыг өнөөдөр салбарын сайд нь шагнаж урамшууллаа. Болзошгүй аюулаас иргэдийн амнаас өмч хөрөнгийг хамгаалсан албан хаагчдыг цагдаагийн алдар яамны жуух бичгээр тус шагнасан байна. Дундаа урын ачааны машин жолоог уруудаж байсан энэ хэрэг өнгөрсөн 7 хоногийн нэгдүгээр өдөр долоон будал орчимд гарсан байна. Эргүүл хийж явсан цагдаа нар сонор саргааг ажиллаж зогсоогоогүй бол тус машин хүний хөл хөдөлгөөнтэй долоон буудлын автобусны буудал чиглэж явсан юм байна. За богино хугацаанд шийдвэр гаргаж шуурхай ажилласан эргүүлийн цагдаа, жолооч инх төвшинг цагдаагийн алдар тэмдгээр шагнасан юм а. Долоон буудлаас Шингэлтээр ирэх гэсэн уулзуур дээр 100 гарч ирэх тохио гэж байхад дээрээс дундаа урын ачааны автомашин 2 машин шүргээд уруу өнгөрч явахыг анзаарах тухайн машин дотор жолоочгүй байсан. Тэгээд эдгээр машиныг зогсоохгүй бол чигээрээ орох юм бол уулзуурын гүн рүү орно. Явгооны хөдөлгөөн ихтэй. Эсвэл машиныг албаны машинаараа хаа зогсоосон. Ингээд зогсоосноор төрөнгийн охиролтойгоос хүний амнаас нь эрсдэлгүй тухайн машиныг алсан зогсоож чадсан. Түүний хамтрагч хэв журмын офицер Ахмад Гантуулгыг яамны жуух бичгээр шагнасан юм. За эргүүлийн цагдаа жолооч инх төвшин цагдаагийн албанд 8 жил. За харин түүний хамтрагч Ахмад Гантуулга 24 жил ажиллаж байгаа юм байна.
Зураач Солонгол яруу найрагч Тэргэл нарын хамтарсан Тэргэл ба Солонго уран зураг яруу найргийн үзэсгэлэнгийн нээлт соёлын төвөргөний уран зургийн галерейд маргааш болох гэж байна. Хоёр уран бүтээлч бүсгүүчүүдийн шүлгэнд зориулж зурсан зураг, зурганд зориулж бичсэн шүлгнүүдээс бүрдсэн сонирхолтой үзэсгэлэнт эмэгтэй хүний дотоод ертөнц болон амьдралын зовлон жаргал, түүх соёл уламжлалыг харуулсан гэд олон сэдвтэй бүтээлүүд тавигдах юм байна. Энэ жил ногоочийн хүний чадварыг жинхэнэ шалгасан жил байлаа гэж шинэ ургацын ногоогоо нийслэхэнд зориулан авчирсан Сэлэнгийн ногоочд хэллээ. Өнөөдрөөс орон нутгийн ногоочд хотод шинэ ургацын ногоогоо авчирч байна. Sky худалдааны төвийн энэ талбай дээр Сэлэнгийнхэн шинэ ургацын ногоогоо борлуулдаг болсоор яг 10 жил болж байна. Жил бүр зах зээлд орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнийг орлуулах гэсээр өнөөдөр нэг ногоочин гэхэд хэд хэдэн төрлийн нарийн ногоо тарьдаг болчихжээ. Хятадын бас нэг хятадаас орж иж байгаа бас нэг 9 жилийн ярин ногоо байдаг штэ. Тэднийг болохоор бид нар л өөрсдөө бас мотогшуудаар тарьж эхэлсэн. Тэгээд ер нь амжилттай явагдаж байгаа. Хөдөө аж ахуйн яамнаас манай нөгөө юунд 10 айл өрхөд хөлөмж нөгөө олгосон байхгүй юу. Хөлөмж ашиглаж эхэлж байгаа болохоор энэ жилийн үед миний хувьд шинэлэг ногоонууд, тиймэрхүү ногоонууд тарьсан баг. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар шинэ ургацын төмөс 2000 төгрөгөд авчихсан байна. Ер нь хавар тариалалтын улиралд гантай байсан тул зардал их гарсан гэдгийг Сэлэнгийн ногоочд үгүйсгэсэнгүй. Энэ жилийн яг энэ гам бол хувь яг хүний хэр хөдөлмөр хийж чадж байгааг тэрийг чинь одоо яг шалгасан шалгуур бол таарч байна. Энэ жил уламжлалсаар намрын ногоо өдрүүд нийслэл хотод гарна. Дүүрэг бүхэнд байдаг төвлөрсөн цэгүүдээрээ аймаг орон нутгаас ирсэн ногоочд бүтээгдэхүүнээ борлуулах юм а. Жилийн яг энэ үед яригдаг нэг сэдэв бол сургуулийн сурагчдын дүрм товц байдаг. Энэ хичээлийн жилд сурагчдын дүрм товц бэлэн эсхийг Монголын медиа агентлаг өндөж байна. Бэлдсэн сурвалжлагаа үзүүлэхийн өмнө яг нэг жилийн өмнө байдал ямар байсныг архивын мэдээнээс иргэн нэг харцгаая. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд жилдээ 540 мянган хүүхэд суралцдаг. За өмнө нь сургууль бүр өөр өөрийн дүрм товцтой байж ирснийг энэ жилээс өөрчилж нэгдсэн нэг загварын хувцастай болгох шийдвэр гарсан ч өнөөдөр дүрм товцсны үйлдвэрлэл дөрвтэй эхэлж чадаагүй байна. Өнөөдөр буюу 6-7 сарын 17-ны өдрөөс үйлдвэрлэгч компаниудтайгаа нийт сургуулиуд гэрээ байгуулах гэж байна. Уг нь сурагчийн дүрм товцыг шинээр үйлдвэрлэх асуудал бүр хавраас яригдаж ажлын хэсэг байгуулагдсан нэгдсэн нэг загварыг батсан. За дүрм товцыг анх удаа Монгол хоньны ноос орсон даавар үйлдвэрлэх учраас хүүхдийн эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй гэдгийг хэлж байгаа. За дээр нь өдөр тутам хэрэглэх хувцас учраас нийлээд гарын даах хүүхдийн бие дэвтээ дулаан байхыг нь ч бодолцсон байна. Цагаан цамц гэхэд хан цугаараа байнга бохирдгийг нь бодолцсон 90 оруулах хижгэн хүйтэн сэрүүнд өмсөх сонголттой байхаар загварыг гаргажээ. За Монгол өнөөдөр их хэмжээний даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байхгүй учраас цэвэр хоньны ноосоо Солонгост нийлүүлж даавуу хийлгэсэн байна. За өнөөдрийн байдлаар сүлжмэд цамц үйлдвэрлэх утас нь бас хоньны ноосоор хийсэн даав нь бэлэн гэдгийг хэлж байна. Оюмл хувцсан дээр гэхэд оёдлын нэгдсэн холбоо бол удирдаад түүн дотор бол нэг толгой том хүчин чадал бүхэд 7 том компани дээр толгой компаниуд гэж явж байгаа. Тэн дээр бол эсгэлтүүд явагдаад орон нутгийн оёдлын үйлдвэрүүдийн бүх судалгааг авсан. Орон нутгийн үйлдвэрүүдийг хамруулаад туслан гүйцэтгэгчдэр явуулахаар энэ бол бүх схем зураглалууд нь гарчсан явж байна. Нэг жилийн өмнө яг өдөрт бэлтгэж байсан мэдээ сурвалжлагаа дөнгөж сая үзүүллээ. Тэгвэл энэ жил ч мөн дүрм товц тойрсон асуудал хөвөрсөн хിവэр байгаа юм а. Харамсалтай нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй хувцас үйлдвэрлэх, засгийн газрын бодлого хэрэгжих нь бүхэл төрөөс дэмжлэг авсан компаниуд зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрч шүүх цагдаа болоод байгаа юм байна. Энэ талаарх сэдвийг инх сайхан хөндлөө. Төлөөлөх таны түүхийн ялалтын 70 жилийн ог Дорноговь Сүхбаатар аймагуудад тэмдэглэхээр төлөвлөжээ. Энэ сарын 19-нд Сүхбаатар, 21-нд Дорноговь аймагуудад баталгаан хамгаалах яам болон Жанжин штабын 200 орчим хүний төлөөлөл Ахмад Айчтад хүндэтгэл үзүүлж эрдэм шинжилгээний болон урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулна. Мөн үүнээс гадна Монголын 76 цэрэг бүгд найрамд Хятад ард улсын Бээжин хотын төв талбай жагсаж, харин Ахмад Айчтын төлөөлөл Жанчхүүгийн даваанд тусгасан журамт нөхдийнхөө хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна.
За энэ жил ч мөн дүрм төвц тойрсон асуудал хөвөрсөн хэвээрээ байгаа. Харамсалтай нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй хувцас үйлдвэрлэх засгийн газрын бодлого хэрэгжих нь бүхэл төрөөс дэмжлэг авсан компаниуд зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрч шүүх цагдаа болоод байгаа юм байна. Энэ талаарх сэдвийг манай сурвалжлагч Инх сайхан хөндлөө. Өнгөрсөн жил сурагчдын дүрм төвц үйлдвэрлэлийг дотоодын үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор засгийн газраас тусгай бодлого барьж ажилласан. Тодорхойлбол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас соёлын үйлдвэрүүдэд 9 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бол утас эрч даав хий гэж ноосны үйлдвэрүүдэд 14 тэрбумыг гаргаж өгчээ. Гэсэн хэдиж Монгол үйлдвэрлэлээ дэмжих төрийн бодлого талааруулж цөөн хэдэн тооны компанид боломжийг ашигласан нь эцэг эхчүүдэд хүндхэн туссан юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрүүдээс дэмжиж чадаагүй хүүхдээж бүрэн хувцаслаж амжаагүй юм байдал зөв бодсон бодлогоо хэрэгжүүлэхдээ хяналт тавьж чадаагүйтэй холбоотойг албаныхан хэлж байгаамаа. Анхнаасаа дотоодын үйлдвэрүүдийг дэмжихдээ энэ бүх зүйлийг тооцох ёстой байсан байна. Оюутлын үйлдвэрүүдийг дэмжихийн тулд бодлого гаргах үедээ хаана алдаа гарах вэ гэдгийг эхнээс маш сайн тооцох ёстой байж энэ дээр алдаа гарсан байна. Хоёрдугаарт одоо цаашдаа хувийн бизнес рүү төр хэтэрхий хутгалд нь ордог бол маш буруу зүйл болсон байна. Хутгалд нь орохдоо тэрнийг зөв зохицуулалт хийхгүйгээс болоод харин энэ нийгэм дотор гажиг байдал үүсгэж юм байна. Тэгэхээр одоо оюутлын форумыг сурагчийн форумыг болоод дахиад оюутлын үйлдвэрүүдээр оюулна төр баах мөнгө өгнө гэсэн хүлээлт үүссэн байна. Аж үйлдвэрийн яамны үзэж байгаагаар буух эзэн буцах хаяг нь тодорхойгүй хариуцлагын тогтолцоог нь ч гэрээнд сайтар тусгаагүйгээс өнөөдөр нөхцөл байдал иймд хүрсэн гэж байна. Хувцас үйлдвэрлэнэ гэж мөнгө авсан компаниуд хятад үйлдвэрсэн хувцсыг олноор нь оруулж ирж зарсан. Энэ үйлдэл боловсролын яам болоод аймгийн засаг дарганаар ч холбоотой талаар хэлж байна. Саа таана гарсан бэ гэвэл нөгөө талд нь одоо энэ гайлтай машин энтер гэж яригддаг нэг ийм замаар энэ сурагчийн форумыг 5 оюутлын машинтай компани жишээлбэл маш олноор нь ирээн дээр ч юм уу хөх хот ч юм уу оюулаад хятад оюулаад оруулж ирээд Монголд үйлдвэрлэв гэсэн ярилэг хадаад ингээд нийлүүлдэг. Тэрэнд нь сургуулийн захирлууд болон одоо тодорхой хэмжээний сүлжээ оролцдог. Аймгийн боловсролын газрын дарга нар хэнийх нь мэдэгдэхгүй тэр сурагчийн форумуд авахар ингээд хятадаас оруулж ирсэн форумтай гэрээ хийгээд ингээд явцсан. Боловсролын асуудал эрхэлсэн яамд дүрм төвцтэй хамаатай ямар нэгэн чиг үүрэг байгаа эсэхийг тодруулахаар бид хандсан. Холбогдох их сурвалж дараах хариултыг өглөө. Сурагчийн дүрм төвцний хувьд бол боловсрол соёл шинжилгээний яам болон аймаг нийслэлийн боловсрол соёлын газрууд боловсролын тухай хуулийн зааснаар нэг л чиг үүргийг гүйцэтгэдэг. Тэр чиг үүрэг нь юу вэ гэвэл өөрийнхөө хамрах сургуулийн сурагчдын өмсөх сурагчийн дүрм төвцний загварыг баталдаг. Дүрм төвцийг одоо захиалах, нийлүүлэх, хүүхдүүдийн өмсөх үйл ажиллагааг зохион байгуулахын ажлыг бол үйлдвэрлэгч нар хариуцдаг. Яам бол шууд оролцдог. Яг өнөөдрийн байдлаар бол аж үйлдвэрийн яам дүрм төвцөнд тавигдах шаардлагуудыг хариуцах хянах эрх ирсэн байна. За тиймээс энэ жил дүрм төвцний материалыг шинжилүүлнэ, борлуулалтанд нь ч тухайн орон нутгийн удирдлагуудтай хамтран хяналт тавина гэж байна. Нийт сурагчдыг дүрм төвцөөр хангахын тулд 520 гаруй мянган хувцас хэрэгтэй гэсэн тооцоо байдаг байна. За нэг авчихсан хувцаа 3 жилд нэг удаа солино. Дээрээс нь жил бүр 1-р ангид 60 гаруй мянган сурагч элсэн суралцдаг гэж тооцвол жилдээ 210 орчим мянган дүрм төвцийг шинээр үйлдвэрлэх хэрэгтэй болдог байна. За өнгөрсөн жилийн хувьд буюу 2013-аас 2014 оны хичээлийн жилд нийслэлийн сургуулиудын нийт сурагчдын 75% нь. За харин улсын хэмжээнд бол ердөө 66% нь л дүрм төвцөөр хангагдсан гэсэн мэдээг боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас өгсөн юм а. Хэдийн хувийн өмч боловч олон нийтийн амар тайван амьдралын төлөөх бүтээн байгуулалт бусдын эрүүл мэнд амнастай холбоотой асуудал дээр төр төмөр нүүрээ үзүүлэх ёстой гэж зарим иргэд шүүмжилдэг. Үүний нэг тод жишээ бол Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс уруудсан автозам дагуу хэсэг газар явган үний зам байдаггүйгээс олон хүн осол гэмтэлд өртөж байгааг замын цагдаагийнхан баталдаг. Харин өнөөдөр Улаанбаатар нэгтгэлээс замын хажуу талын айлын хашааг буулган 2 м орчмыг чөлөөлж явган үний зам тавихаар ажиллаа эхлүүллээ. Эхнэлгсийн хашаан дотор газар өг, тэгвэл хашаагаа буулгана. Эсвэл нэг өрөө 10 ширхэг орон сууц өг, тэгвэл газраа чөлөөлнө гэх мэт бодит байдалтай нийцэхгүй шаардлага тавьдгаас болоод явган хүний замгүй сүүлийн 3 жил ажил гасаж байгааг хотын удирдлагууд хэлж байсан. Газраа чөлөөлөхгүй байсан 4 айлын 3 нь хашаагаа татаж буян нэмхийх гэх энэ айл өнөөдрийг хүртэл ажил саатуулж байгаа юм байна. Уг нь тус айлтай тохиролцож тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгохоор болсон ч тэд хашаагаа татахгүй байсан учраас ийхүү өнөөдөр Улаанбаатар нэгтгэлийн газар чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм байна.
талбай татж байгаа. Тэгээд нэг 5 сая төгрөг энэ айл олгож байгаа юм чи ярилцаанаас тийм шийдвэр гарсан. Тэгээ бид нар одоо энийг шилжүүлээд шууд явган замаа нэг ойрын 3 хоногийн дотор хийж дуусгахаар ажиллаж байна да, эхэлж байна. Яг энэ хэсгийн явган замын хувьд 3700 орчим метр квадрат байх ёстойгоос газар чөлөөлтийн асуудлаас олж 400-аас 500 метр квадратанд дутуу байсан юм байна. Явган хүний зам байхгүйгээс иргэд автын оцол гэмтэлд их хүртдэг байсан. Замын цагдаагийн газраас удаадараа анхааруулга өгч энэ хэсэгт явган зам тавихыг шаардсан байдаг. Хувийн эмч хуулиар хамгаалагдсан байдаг ч бусад хүний эрүүл мэнд амь насыг эрсдэлд оруулах эрх ашиг хинт ч байхгүй гэж зарим иргэн ярьж байна. Манай ажлын ойролцоо байхгүй. Тэгээд өдөр бол автобус суугаад ийшээ. Яг ингээл явж итэл машин ардаас хүрээд бороо орс үед бүр амар хэцүү байдаг. Тий. Энэгээр чи нөгөө халтарч унчих гад байдаг зам байхгүй. Цаагуур нь машин яваад байдаг. Ингээд бүр явж чадахгүй дандаа санаа зовж явдаг байхгүй. Өвөл бол бүр хэцүү. Энд чинь амар олон хүн буудаг. Тэгээд ингээд чигээрээ гарах гэхээр ямар ч хажуугаар өнгөрж байгаа юм. Олуулаа явж байгаа тохиолдолд машин хажуугаар шүргээл өнгөрдөг. Яг ийм байдлаар газрыг нь чөлөөлж явган хүний зам тавих шаардлагатай байгаа 5-6 байршил нийслэлд байгааг нийслэлийн албаныхан хэлж байна. За Улаанбаатар хотод энэ жилийн байдлаар 5000 гаруй метр квадрат явган хүний зам тавиад байгаа юм байна. Өнөөдөр 24-сөн үйл явдлын мэдээлэлээс танилцууллаа. Үргэлжлүүлэн орчуулагч редактор Төвшин Жаргалын бэлтгэсэн гадаад мэдээг хүлээн авна. Японы ерөнхий сайд Шинзо Абе дэлхийн 2 дугаар дайнд дуусны 70 жилийн ой зориулсан илгээлтэд хэдхэн цагийн өмнө хэлэгсэн хэвлэлийн баг хурлынхаа үеэр танилцууллаа. Японы засгийн газрын тэргүүн энэ илгээлтэндээ дайны жилүүдийн үйл ажиллагаанд тус улс гүнээ гэмшин харуулж уучлал хүсэж байгаагаа илэрхийлсэнийг тэмдэглэсэн байна. Японы ерөнхий сайдын энэхүү илгээлтийг өнөөдөр 17 цагт эхэлсэн засгийн газрын шуурхай уралдаанаар хэлэлцэн баталсан юм а. Харин Улаанбаатарын цагаар 18 цагийн үед хэлэлцсэн хэвлэлийн баг хурлынхаа үеэр тэрээр илгээлтэд сайд нарын танхимын тогтоол хэлбэрээр танилцуулсан юм. За Япончуудын эзлэн түрэмгийлэлтэнд өртөж колони нь явсан Азийн улс орнууд дөнгөж хэдхэн цагийн өмнө танилцуулсан Японы ерөнхий сайдын дэлхийн 2 дугаар дайнд дуусны 70 жилийн ой зориулсан энэхүү илгээлтэнд онцгой анхаарал хандуулж байсан юм. За гол нь ерөнхий сайд Шинзо Абе энэ илгээлтэнд дэлхийн 2 дугаар дайны өмнө болоод хойно Япончуудын түрэмгийллээс олж амиалтсан хохирсон хүмүүсээс аль биесны уучлал хүсэж байгааг илэрхийлэх хэсэг нь за тус улсын гадаад бодлогод өөрчлөлт орж байгаагүйг нь тодорхойлох боломж олгоно хэмээн ажиглагчид үзэн анхаарч байсан юм а. Японы ерөнхий сайд түүхийг өөрчлөх нь үндэсний ашиг сонирхол хатшилхаас гадна хөл шорнуудтай төдийгүй Америкийн нэгдсэн улстай харилцаанд нь сэв суулгаж мэднэ гэдгийг сайтар ойлгож байгаа Азийн хөлшүүдээс уучлал хүссэн мэдээллийг хийж байгаа юм а. Хэдийгээр уучлалгуун гэдэг бол эвлэлийн шидэт саваа гэж бодох нь өрөөсгөлж эвлэрэх урт хугацааны үйл явцын нэг хэсэг эхний алхам гэж бодож байна. За тэрээр өнгөрсөн баасан гарагт эрх баригч либерал ардсан намын хурал дээр илгээлтэд засгийн газраар хилцүүлэх тухайга анх зарласан бөгөөд эрх баригч эвсэлд багтдаг комитет намынхны дэмжлэгч аваад байсан юм а. Хамгийн анх дэлхийн 2 дугаар дайнд дууссаны 50 жилийн ойгоор буюу 1995 онд ерөнхий сайд Томити Мураяма Япоос колоничлал түрэмгийллийнхаа үед олон сая хүний эсрэг үйлдсэн аимшигт үйлийнхаа төлөө уучлал гуйх ёстойг хүлээн зөвшөөрч байсан юм. Түүний дараа 2005 онд дэлхийн 2 дугаар дайнд дуусны 60 жилийн ойгоор ерөнхий сайд Жуничиро Койзумигийн илгээлтэнд ч колоничлогч түрэмгийлэл уучлал гэсэн үгс багтаж байсан юм а. За түншлэн Шинзо Абегийн өмнөх ерөнхий сайдуудын энэ мэдэгдэл Японы хурш орнуудтайгаа харилцах нааштай харилцааны их суурийг тавьж өгсөн хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг юм. За харин Японы эрх баригчид дайнаас хойш анхудаага цэрэг дайжтай хөлийн чандах цэргийн ажиллагаанд оролцоолох, эрхтэй болгох тайлбарыг үндсэн хуулинд оруулж аюулгүй байдлын шинэ багц хуулиудыг баталсантай холбоотойгоор энэ удаагийн илгээлт нь ийхүү хурш орнуудын анхаарлыг илүүтэйгээр татаж байсныг онцолж байна. Хятадын Тянжинд бомб хотод өнгөрсөн лав гарагийн орой хүчтэй дэлбэрэлт болсон дүүргээс цианид болон өөр төрлийн химийн хорт байдал илэрсэн байна. Энэ тухай Хятадын байгаль орчныг хамгаалах яамнаас өнөөдөр мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа. Энд мэдээлснээр онц байдал үүссэн бүсээс холгүй орших, ус зайлуулах хоолойд шинжилгээ хийж үзэхэд цианидын агуулмж хэвийн хэмжээнээс 8 дахин их байсан нь тогтооогджээ. Тянжин хотод байгаль орчны байдалд ажиглалт хийх 22 станцыг байгуулад байгаа бөгөөд тэдгээрийн 5 нь усны чанарыг шалгаж байгаа юм байна. За мөн дэлбэрэлтийн үр дагаврыг арилгах ажилд нийтдээ 1200 орчим хүн оролцож байгаагийн дотор Хятадын ардын чөлөөлөх армийн радиац, хим биологийн хамгаалалтын ангийн 214 цэрэг дайчин багтаж байгаа юм байна.
За нурсан барилгын дороос өнөө өглөө нэг хүний гарган авч чадсан нь Бенха дүүргийн гал сөнөөх бригадын гишүүн сургуу босон тооцогдож байсан гал сөнөөгч 19 настай Чоу Тибэснийг Синхуа агентлаг мэдээлж байна. За энэхүү дэлбэрэлтийн дараагаар аврах албаныхан нийтдээ 32 хүнийг авраад байна. Тэнцээний дэлбэрэлтээс болж амиа алдсан хүний тоо 55-д хүрсэн бол гэмтэж бэртсэн хүний тоо 705-аад байна. За мөн өнөө хүртэл 20 хүн түүний дотор 18 гал сөнөөгч Орос сургуу босон тооцогдож байна. Одоогоор дэлбэрэлт болсон шалтгааныг тодруулж чадаагүй байгаа бөгөөд ямар химийн бодисоос болж дэлбэрснэг ш тогтоогоогүй байгаагаа Тянжин хотын хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын газрын төлөөлөгч мэдгдсэн байна. За мөн тэрээр химийн бодис хадгалж байсан агуулга нь тесэрч дэлбэрэх бодис хадгалахад зориулсан тусгайлан тоноглогдсон байсныг мэдээлсэн байна. Грекийн засгийн газар болон олон улсын зээлдүүлэгчдийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу 85 тэрбум еврогийн 3 дахь шатны зээл тусламж авахын тулд Афин 40 гаруй шинтгэл хийх ёстой болоод байгаа юм байна. Грекийн засгийн газар шинтгэлийн энэ жагсаалтыг багтаасах хуулийн төслөө парламентод өргөн барьсныг гэршүүд олон цаг хэлцсэний эцэст өнөөдөр баталлаа. За нэгдсэн чуулганаар хуулийн төслийг хэлэлцгийн өмнө байнгын ороодоор хэлэлцээд олон улсын зээлдүүлэгчтэй хийсэн гэрээг дэмжихээр тогтсон байна. За гэхдээ хэлэлцүүлгийн үеэр тэтгэврийн систем, үр зээлийнхтэй өрхөдтэй холбоотой асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулаад байна. Харин парламент дахь хэлэлцүүлэг эхлэлтэй л ширүүхэн байсан. За парламентын дарга Константополо сангийн сайд Евклид Цакалотсыг татвар нэмж зардлыг бууруулалгүйгээр илүү зөөлөн нөхцөл тавих боломжийг алдсан хэмээн шүүмжилж байгаатай тус ямыг тэргүүлж байсан Янис Вароуфакис санал нэгдэж байлаа. Түүнчлэн эрх баригч Сириза намынхан доторч эдийн засгийн хатуу арга хэмжээний эсрэг зогсохыг уриалагчид цөөнгүй байна. За үүнтэй холбоотойгоор тус намын дотоодод хагарал үүсэт байна хэмээн орон нутгийн хэвлэлүүд тодорхойлж байгаа юм. За олон улсын зээлдүүлэгчдийн шаардлагын дагуу авч байгаа эдийн засгийн хатуухан арга хэмжээнүүд нуруунд дээрх ачааг нь нэмэхэд хүргэх хүчээр иргэд олон нийт шинэ гэрээг эсэргүүцэж байна. Сипрасын энэ золгүй тунхаг хүчгээс болж ард түмэл охирно. Эвслийн засгийн газарт багтаж байгаа Сириза, Пасок гэд бүх намынхан мэдээж дэмжих нь гарцаагүй. Гэхдээ Грекийн залуус ард түмэн нэгдэж эсэргүүцлийн ажиллагаагаа өдөр бүр зохион байгуулах хэрэгтэй. Эхлээд 2, одоо 3 дахь тунхаг хүчгээчийг авчирч биднийг нэг мөсөнд дуусгах нь байна. Иргэдийн бүсийг чангалах арга хэмжээг дахин авах нь Грекийн олон нийтэд хүн дээр тусах төдийгүй бүх европчуудад ч сөрөг нөлөө авчирнаа. Миний байр суурь тодорхой. Энэ бол ямар ч хэрэггүй хуулийн төсөл. Грекийн эдийн засгийн үйлдвэрлэлийн бүтцийг сулруулахаас гадна ажилчин ангийнхан, тэтгэврийнхэн, дундаж давхаргынхан, эрүүл мэндийн салбарынхан гэд бүгдээрээ л улам бүр хямарна гэсэн үг ээ. За Грек улс эх 7 хоногийн пүрэв гарагт Европын төв банкнд 3.4 тэрбум еврогийн өрөө төлөх ёстой учраас олон улсын зээлдүүлэгчдийн шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй төрөөд байгаа юм. За парламентаас гадна Брюсселд өнөөдөр уулзаж байгаа Еврогийн бүсийн орнуудын сангийн сайд нарын шийдвэр бас 3 дахь ээлжийн зээл тусламжийг авах эсхийг шийдэхэр байгаамаа. Тиймээс хэрв Еврогийн бүсийн сайд нар шинэ гэрээг дэмжихгүйгээр шийдчихвэл Европын холбооноос Грект 6 тэрбумын шуурхай зээл олгохоо амласан байна. Франц ерөнхийлөгч асан Никола Саркозигийн тэргүүлдэг бүгд найрамдагчид намаас парламентод сонгогдсон гишүүд Орос албаны улстай байгуулсан гэрээг цуцалснаас болж тус улсад ямар хэмжээний хохирол учирч байгааг шалгуулах парламентын комисс байгуулахыг эрх баригчдаас шаардаж байна. Францаас Оросын албаны улсад нислэг тэрэг тээвэрлэгч 2 Мистралыг нийлүүлэх гэрээгээ 2 тал өнгөрсөн 7 хоногт цуцлахаар шийдвэрлсэн юм а. Үүний дагуу Франц улс Оросын талаас шилжүүлсэн урьдчилсан төлбөрийг буцаан олгоод байна. За харин Мистрал хөлгүүдэд суйрлуулсан Оросын тоног төхөөрөмжүүдийг шилжүүлж өгсөний дараагаар нислэг тэрэг тээвэрлэгчтэй хэрхэхээ шийдвэрлэх юм байна. Албан ёсоор Парис, Москвад хэдий хэр мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй байна. За гэхдээ Францын батлан хамгаалахын сайд Жан-Ив Ледриан урьдчилгаа болгон авч байсан 1.2 тэрбум еврогоос бага байгааг хэмээн баталжээ. Үүний зэрэгцээ энэ гэрээг цуцласнаас болж Франц улс 2 тэрбум гаруй еврогийн алдагдал амсна гэдэг мэдээлэл орон нутгийн хэвлэлүүдээр цацагдсан юм. За энэ бүхнээс үүдэн Францын сөрөг хүчнийхэн бодит үннийг олон нийтэд хүргэхийг шаардаж парламентын комисс байгуулахыг уриалж байна. Турки ерөнхий сайд болон эрх баригч шударга ёс хөгжлийн намын тэргүүн Ахмед Давутоглу болон сөрөг хүчний ардын бүгд найрамдах намын тэргүүн Кемал Килич Дараглу нар засгийн газрын эвсэл байгуулах яриа хэлцээг өчигдрөөс эхлүүллээ. Гэвч тэдний уулзалт үр дүнд хүрч чадаагүй засгийн газрын тэргүүн Ахмед Давутоглу мэдэгдээд байна. За мөн тэрээр хүчин чармаалт нь үр дүнгүй басантай холбоотойгоор ээлжид бус сонгуул зохион байгуулах магадлал нэмэгдчихэд байна хэмээн тэмдэглээ хэлсэн байна. Мөн эх 23-наас өмнө улс төрийн намуудын удирдагчид ассамблеийн төлөөлөгчөдд үүссэн нөхцөл байдлыг засах орлогоо хийхээ тэрээр амласан байна.
За эрх баригч нам болон сөрөг хүчнийхэн засгийн газрыг эмхлэн байгуулах тохиролцоонд хүрэхгүй бол ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 3 сарын дотор ээлжид бус сонгуул зохион байгуулахыг зарлах ёстой болж байгаа юм. Шведийн прокурорууд 2010 оноос эхлэн WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутхан мөрдөн шалгаж байсныгаа албан ёсоор зогсоосон байна. Энэ нь хэргийг хүн хилцэх хугацаанд дууссантай холбоотой бөгөөд Ассанжаас мэдүүлэг авч чадлагүй байсаар энэ асуудал хаагдаж байна. Гэхдээ хүчингийн гэх хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хаагдаагүй байгаа юм байна. За Жулиан Ассанж энэ бүхнийг эрс няцаасаар байгаа төжөөгүй үүсгэн байгуулсан WikiLeaks сайт Америкийн нууцын зэрэгтэлтэй баримтуудыг дэлгэсэнтэй холбоотой гэж үздэг юм а. Мөн тэрээр Шведийн тал Америк руу шилжүүлнэ гэдгээс болгоомжлон Лондон дахь Эквадорын элчин сайдын яамд хорогдсоор 3 жилийн өмнө үзэж байгаа юм. Хойд Солонгосын цэргийн албан хаагчид буудлахын сургалтынхаа үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гин-хэгийн зургийг бай болгон ашигласан байна. Энэ тухай Японы NHK телевизээр мэдээснийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна. За мөн энд мэдээснээр Хойд Солонгосын цэргийн сургалт хийж байгаа энэ бичлэгийг төрийн төв телевизээр дамжуулан үзүүлсэн байна. За Өмнөд Солонгосын нэгдлийн яам Пхеньяны алхмыг буруушааж дахин телевизээр энэ бичлэгийг үзүүлэхгүй байхыг шаарджээ. Ирэх 7 хоногт Өмнөд Солонгос Америкийн нэгдсэн улсын цэргийн хамтарсан томоохон сургуулилт эхлэх гэж байгаатай холбоотойгоор Хойд Солонгосчууд өмнөдийн төрийн тэргүүний зургийг буудлагын бай болгон ашиглан өдөөн хатгалаг явуулж байна хэмээн ажиглагчид тэмдэглэж байна. За хоёр Солонгосын харилцаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ким Дэжүний үед буюу 1998-аас 2000 оны хооронд эрс сайжирч байсан. За 2000 онд Пхеньян хотноо Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ким Дэжүн Хойд Солонгосын удирдагч Ким Чин Ир нарын анхны уулзалт болж хоёр Солонгосыг нэгтгэх анхны алхам болох хамтарсан тунхаг бичгийг батлан гарын үсэг зурцгааж байсан юм. За түүнээс хойш хийсэн Хойд Солонгосын хэд хэдэн удаагийн цөмийн болон балластик буужингийн туршилт хоёр орны харилцаа эргэн хурцдахад нөлөөлсөн билээ. Баруун Африкийн орнуудад эгдсэн үхлийн аюулт Эбола вирусын халдварыг бүрэн дарах цаг хугацааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлсон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн хуралдаанд оролцох үеэр энэ оны эцгийхэд Эболагийн халдварыг бүрэн эцэс болгохоо мэдэгджээ. За тэрээр мөн Гвиней, Сьерра-Леон улсуудад энэ сар гарснаас хойш Эбола вирусын халдвар авсан 3 тохиолдол бүртгэгдсэн нь халдвар түвшний дархалт буурч байгаагийн баталгаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн энэ вирусын халдвараас бүрэн ангижрахын тулд хийх зүйл их байгааг сануулсан юм а. Гэхдээ бүрэн аюулгүй болсон гэж тайвширч болохгүй. Эрүүл мэндийн байгууллагад ажиллагдаагүй эсвэл халдвараас болж нас орсон хүнийг зохих журмын дагуу нутаглуулаагүй тохиолдолд нэг л гарахад дахин халдвар дарахж болзошгүй. За харин халдвар илдэрсэн даруйд хүчээ хайж холбоо харилцаатай байсан хүмүүсийг сайтархин чадах юм бол энэ оны эцэс гэхэд вирусын халдварыг бүрэн таслан зогсоох боломжтой. Баруун Африкийн орнуудад эгдсэн Эболагийн халдварыг 27929 хүн авснаас 11283 нас барсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайландаа тэмдэглэсэн байна. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх эм бэлтгэл одоогоор байхгүй байгаач олон орны эрдэмтэд гарган авахар ажиллаж байгаа нь эхнээсээ тодорхой үр дүн өгч эхэлсэн. За Johnson & Johnson компани салбар Janssen компанийн шинэ вакцины туршилтыг Африк болоод Европын орнуудад хийж байгаагийн зэрэгцээ. Энэ оны эцэс гэхэд тус вакцины 2 сая гаруй тунг бэлэн болохоо мэдээлж ирсэн билээ. Одоо улс төр орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ирүүлсэн амралтын өдрийн цагаагаар мэдээ хүлээн авна.
Цагийн үр хөтөлбөрийн баасан гарагийн дугаарыг нэвтрүүлэгч Од Заяа хөтлөн хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэн баярлалаа. Та бүхэн амралтын өдрүүдэд аялахтай сайхан өнгөрөөлөөрэй. Баяртай үзэгчтэй. Орон мэдрэг эрхэм үзэгчтэй та бүхэн орон амралтаа аялахтай сайхан өнгөрөж байна уу? Монголын үндэсний олон нийтийн телевизийн спортын мэдээ эхэлж байна. Эрхэм үзэгч та бүхэн 7 хоногийн баасан гарагийн спортын мэдээ сурвалж байгаа авч үзсэн үү? Өнөөдөр 2015 дугаар оны 8 дугаар сарын 14-ний өдөр. Одоогоос 7 жилийн өмнө яг энэ өдөр Бээжин 2008 Цөөн Олимпийн 29 дугаар наадмын жүдогийн тэмцээний эрэгтэйчүүдийн хасах 100 кг хэмжээнд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяа тамирчин Найдингийн Дөвшин Баяр төрүүлж Монголын тамирчдаас анх удаага Цөөн Олимпийн наадмын алтан медаль хүртэж байсан түүхтэй билээ. 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг дурсаж Бээжин 2008 Цөөн Олимпийн 29 дугаар наадмыг эх орон даяар шууд дамжуулан үзүүлсэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн алтан сан хөмрөгт хадгалагдан үлдсэн тухайн баяр төв явдлын тухай шууд нэвтрүүлгийн хэсгээс тухайн үеийн тайлбартаагаар нь бид өнөөдрийн спортын